Жудо бариа заслын эмчилгээ маань одоо мис заслын ямар нэгэн багажлагын төхөөрөмж хэрэглэхгүйгээр гэмтэл дотроо яс уурал, үе ултрал, зүйл эдийн гэмтлийг уламжлалт оноохны аргаараа эмчилдэг тийм эмчилгээ байна. Жудо бариа заслын нь одоо эмчилгээнийх нь хувьд яг тодорхой тийм цаг хугацаа гэсэн бол байхгүй. Одоо яг тэр гэмтсэн ямар гэмтлээс шалтгаалаад одоо эмчилгээний хугацаа маань тодорхой болно. Жишээлбэл яс хуурсан тохиолдолд эхэлж хуурсан ясыг буцаад хэвэнд нь оруулж бариа заслаа хийн. Тэрний дараа чиг боолтоо тавьж сайдаг. Тэгээ яс маань тэгэхээр одоо хэр хугацаанд бороолохоос шалтгаална. Жишээлбэл спорт юм уу одоо энгийн аж ахуйн амьдралдаа одоо жишээлбэл тий далийг шиг шагаага булгалаад тий шүрмэс зөөлөдөө сунгасан тохиолдолд тэрнээс бас хэр гэмтснээс шалтгаална. Яг одоо тогтсон хэдэн удаа эмчилгээ гэсэн бол одоо тийм байхгүй. За одоо хөдөлгөөнд дутагдал шалтгаалсан одоо эмгэгүүдтэй одоо чихрийн шижин байна, одоо хит тавралт байна тий. Одоо тэрэнд бол одоо жудо бариа заслын одоо эмчилгээний талаас бол одоо дасгал хязгаадаг, өөрчлөлтсөн сэргийлсэн дасгал, өдөр тутмын амьдралд одоо баримтлах зарчим гэсэн одоо зөвлөгөө өгч зааж өгдөг. Тэгээ одоо манай Монгол улсад ч гэсэн одоо тийм эрүүл мэнд хангаас өөрчлөлтсөн сэргийлсэн тийм бас зөвлөгөө өгч бид нар ажилладаг.